Сайн мэцгаануу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цекрум эхлэхэд бэлэн боллоо. Өмнөх бичлэгээрээ ярьсан Амага Сакагийн цуврал аллагын эргийн 2 дугаар хэсгийг өнөөдөр ярих гэж байна. Газлайтын хийхдээ гарсан Миёко гэгч эмэгтэй хэрхэн гэр бүлүүдийг дотроос нь боснуулж хөрөнгө мөнгийг нь мөлдсөн талаар ярилцсан байгаа. Хэрвээ 1-р хэсгийг үзээгүй бол заавал өмнөх дугаарыг нөхөж үзээрэй. Өнөөдрийн бичлэгт бас шинэ дөрүүд гэр бүлүүд гарч ирэх учраас зөвхөн сонсож байгаа хүмүүстэй зориулаад тодорхой тайлбарлахыг хичээх ч гэсэн дэлгэцэн дээр гарах зургийг хамт харуул илүү хурдан ойлгох бах. Ингээд хэрэг рүү орцгоё. 2001 онд Миёкогийн гэмт хэрэг оргилдоо хүрч явах үед түүний нөхөр Юторо замаар явжгаад дунд сургуулийнхаа доод ангийн залуутай санамсаргүй тарчээ. Түүнийг Инаё Киничи гэдэг. Киничи урд нь цагдаа байсан ч мөрөдөө тоглоомд донтож өдөр бүр арх хүн баар цэнгэний газрын ажилчдыг зоддог байснаасаа олж ажилласаа хөөгдсөн. Дараа нь гэрэлсэн чихнэртэй хаягдад сүүлдээ сургуульд харуулдаг. Рютаро Киничитэй удаа уулзаагүй байжгаад хартал яг л өөртөө найдлах нь танхаа этгээд чиг харагдсан тул бит хоёр сайн тохирох юм байна гэж бодоод өөрийн эхнэр Миёко танилцуулжээ. Тэдний дунд яг юу яригдсныг нь мэдэхгүй ч Киничи дараач хэлэн ажилласаа гарч Миёкогийн гэрт амьдрах болсон бөгөөд тэнд тамшигл амьдрал тулсан. Тухайн үед өмнөх бичлэг дээр ярьсан 1-2 дугаар гэр бүлүүд аимшигтайгаар тамлуулж исэн үе. Уг нь Киничи тогшин хэрцгий хаштаагаас болоод цагдаагаас хөөгцөн ч Миёкогийн бүлэглэл үнэхээр өөр төвшний хорон санаатнууд эснийг мэдээд цугцсан байна. Гэвч Миёкогийн гэрт орхон чөлөөтэйч гарах нь өөрийн үснээр болохгүй. Миёко Якуза шиг харагдах төрсөн дүүгээ давуулан Киничигийн төрсөн дүү дээр очиж ах чинь биднээс зээлсэн мөнгө төлөөгүй. Чи өмнөөс нь төлөх ёстой гэж сүрдүүлээд дүүг нь өөртөө ажилуулж эхэлсэн байна. Дараа нь Киничигийн дүү өвчнөй улмаас нас орсон ч эргэлзээтэй зүйлс олон байхаас гадна Киничигийн эмэгтэй дүүнд сургаггүй болсон байдаг. Эцэст нь Киничи Миёкогийн бүлэглэлд баригдаж ирснийхэн дараа түүнийг зодож хоол өгөхгүй мөнгө олж иргэд сүрдүүлж эхэлжээ. Киничи Миёкод баригдахаас өмнө 2 удаа салсан ба 2 дахь эхнэр нь Миёкотой маш сайн танилуд. Өөрөөр хэлэх юм бол Киничигийн эхнэр нь Миёкогийн танил, Киничи өөрөө нөхөр Рютарогийнх нь танил байсан. Эхнэрийг нь Таско гэдэг снэк бар ажилуулдаг солонгос гаралтай Японы иргэн. Миёко Таскогийн салбарт анхаарад надтай яг адилхан амьдрал туулж аван байна гэж бодон ижилсэх мэдрэмж төрсөн гэдэг. Таско өрх толгойсон их тэрээр энэ баарыг ажилуулахаас өмнө нэхэмлийн үйлдвэрт дагалдангаар ажиллаж байхдаа тэр авийн бүлэглэлийн удирдагчтай танилцаж хайр сэтгэлийн холбоотой болжээ. Иргэн тойрных нь бүгд амьдралаа баллахгаагүй бол ухаан ор гэж хоригдсоор байсан ч тэд гэрлэж Маса гэхүүгээ төрүүлсэн. Гэвч хүлээж ийсэнчлэн Таско өдөр бүр зодуулсаар эцэст нь салж хүүгээ ганцаараа өсгөх болсноор шөнийн цэнгэний газар ажиллаж мөнгө цай олж эхэлсэн. Байнгын үйлчлүүлэгчд нь олноор ирдэг болж дараа нь ханшийн төмөр замын Кюсэ өртөөний орчимд өөрийн гэсэн снэк барыг нээжээ. Ингээд үйлчлүүлэгчээр ирсэн Киничитэй гэрэлсэн байна. Гэвч 2 дахь нөхрөн ч бас олигтой хүн байгаагүй. Киничи урд нь цагдаа байсан ч Таскотой уулзах үедээ юу ч үгүй хоосон. Мөрөдөө тоглоом архинд донцсон өдөр бүр гэрийнх нь гадаа өр нэхэгчд цуглардаг хүн байв. Энэ үед хүү Масаа нь баг сургуулийн сурагч байсан учраас ээж нь ийм орчинд хүүгээ өсгөж чадахгүйгээд хамаатныхаа гэрлүү явуулжээ. Маса эмээ аав ахыхаа гэрээр хэсэж тэнүүлж амьдралаар амьдарсаар ахлах сургуулаач төгсч чадаагүй төмөрлөгийн үйлдвэрт ажилд орсон. Гэтэл хойд эцэг Киничийн хүүгийнхээ нэрээр батлан дагч хийлгэж өөр тавьсан байв. Өөр нэхэгчд Масагийн ажилдаг компанид хүртэл ирсээр эцэст нь ажилласаа хөөгцөн. Үүнээс болоод Маса хойд эцэг Киничигээ үзэн яддаг болжээ. Ээж нь баар ажилуулдаг байсан болохоор танхаачуудтай аяндаа л холилдож биеийн үнэлтэйч нүдэрээ харж өссөн тэрээр улам буруу замаар будаад ээж шоронгоор орж гардаг болсон. Маса 100 гаруй килограмм жинтэй маш том биетэй биеэрээ дүүрэн шивээстэй нэгэн байв. Тэрээр улам бүр хүчирхийллийн зам руу орж хойд эцэг Киничигээ найзуудаа дагуулсан очиж үхтлэн зодож миний амьдрал чамаас олж юм болсон гэж хашгирдаг. Ингээд Киничи Таско хоёр салжээ. Гэвч ээж Таскон ч бас хэвэн хүн байгаагүй тэрээр манай хүү ганцхан шивээсийг 3 сая йенээр хийлгсэн гэж хүмүүст гайхуулж явдаг байв. Тиймээс эргэн тойрныхон хүмүүс эцгинч тэр эхинч тэр ялгаагүй гэцгээдэг байлаа. Ингээд удалгүй Маса хар тамхинд орж хар тамхиа худалдаж авахын тулд мөнгө хэрэгтэйч ажилгүй болохоор мөнгө хүлэгчдээс зээлж сүүлдээ Якуза нарт хөөгдөж амь насанд нь аюул тулгарчээ. Яг тэр үед нэгэн аврагчтай таарсан Миёко. Маса магадгүй энэ надад тусалж чадах юм билүү гэж бодоод би өнөөдөртөө багтаж мөнгө олж өгөхгүй бол Якуза нар намайг алж магадгүй байх гэж гуйхад Миёко би хааж том битүү шивээстэй хажуудаа айлгуул түшигтэй гэж бодоод тусалж дараа нь Масатай холбоотой бүх гэр бүлийг нь мөлтсөн. Юутайч Миёко Масагийн өөрийг шийдэж өгчээ. Мөн тухайн үед Масагийн ээж Таско хар тамхины ирээр шоронд орсон байсан бөгөөд мөнгөгүй улмаас өмгөөлөгч авч чадахгүй байхад нь Миёко өмгөөлөгчийн төлбөрийг нь төлж өгсөн. Дараа нь шоронгоос гарахад Миёкогийн төрсөн дүү Эко Таскогийн батлан дагч болж өгсөн байна. Ийм байхад Маса Миёкод ямар их баярлах нь ойлгомжтой. Миёкогийн үгнээс огт зөрөхгүй би таны нохоо олъё гэх хандлагатай болж Маса очоод зод очоод аал гэвэл бүгдийг хийдэг байв.
Би хаач сайтай 100 кг жинтэй болохоор Миёкогийн хувьд ч Маса шиг хүнийг хажуудаа ойлгох нь ашигтай байлаа. Тэгэд Масаг өөрийнхөө нах захад даатгаж түүнийг якуза олгох хэрэгтэй байна сургаж өгөөч гэснээр Маса Торожогийн тусгай бэлтгэлд хамрагддаг. Гэвч өмнө нь хэлсэнчлэн Масагийн хойд эцэг Киничиж бас Миёкод баригдсан байсан. Зугтсан ч буцаад баригдаж дахиад зугтсан ч дахиад л баригддаг байв. Миёко Киничид чамайг хайж болох гэж би хичнээн их мөнгө өрснийг мэдэж гинөө. Одоо нөхөн төлбөрөө төлөх хэрэгтэй гэдэг. Энэ бол Миёкогийн гол арга барил буюу зохиомжтой өр үүсгэх арга. Ингээд Киничиж муу адил Миёкогийн өмнө яаж чадахгүй хэлсэн үг болгонд нь ойлголоо заа гэж хэлсээр улам хяналтанд нь орсоор ах үед Миёко Киничид би чиний хүү Масаг өмнөөс ч асарч халамжилж өгье. Гэхдээ боловсролын зардал амжиргааны зардлыг нь чи төлөх ёстой гэхэд Киничи би ээжтэйгээ яриад үзье гэжээ. Киничигийн ээж Нори тэтгэвэр авдаг гэсэн бөгөөд тэтгэврийнхээ мөнгийг урьдчилж зээлэн нийт 9 сая йен бэлнээр Миёкод өгчээ. Гэтэл Киничи Маса хоёр төрсөн аав хоёр биш. Киничигийн ээж Норигийн хувьд ч Масаг өөрийн ачуугээ гэж үзэхэд хэцүү. Учир нь хүүн гэрлэгтээ дагуулж ирсэн хүүхэд бөгөөд аль хэдийнэ ээжээс нь салсан байсан ч ачгүй Масагаасаа болоод 9 сая йен л уурдулсан. Үүнээс гадна Киничи сургуулийн харуул хийж байхдаа авсан тэтгэмжнийхээ 17 сая йений 10 саяас илүүг нь Миёко тавьчирч өгчээ. Энэ нь бараг л дээрэмдүүлсэнтэй адилхан байв. Гэхдээ хамгийн ачралтай нь Киничи үргэлж Миёкод баярлаж талархаж явдаг. Ээж Норын ч бас адилхан бөгөөд өөрийнхөө тэтгэврийг бүгдийг нь Миёкод өгсөн. Ингээд Киничид мөнгө авахгүй болсны дараа Миёко түүний бусад гэр бүлийнхэн хамаатан саднаас үл хөдлөх хөрөнгө бэлэн мөнгө байгаа эсэхийг нь судалж Масаг хажуудаа байлгаж өөрийнхөө талд оруулаад хойд эцэг Киничигийн гэр бүл болон түүний хамаатнуудын эсрэг ажиллацгаая гэсэн төлөвлөгөөг боловсруулж эхэлсэн. Ийхүү Маса Якузагийн тусгай сургуультанд хамрагдаж аав Киничийг хамаг мөнгөө тонуулаад юучгүй бол зугцсан ч баригддаг байв. Харин ээж Таскон шоронгоос гарч ирээд сургаггүй алга болсон. Магадгүй түүнийг алсан эсвэл өөрөө зугцсан байх магадлалтай. Хэрвээ Таскогийн гэр бүлд их хэмжээний мөнгө байсан бол Миёко түүнийг хайж болох байсан баг. Ямар ч тач Миёко Масаг ашиглан Киничи болон түүний ээж Норигийн тэтгэврийн мөнгийг юучгүй хуурайлж авсан ч энэ гэр бүлийн зовлон дөнгөж эхэлж илаа. Киничи бол айлын ууган хүү тэрээр эрэгтэй болон эмэгтэй дүүтэй. Миёко түүний эмэгтэй дүү болох Ацуёгийн ар гэрийг баг зэрэг тандаж үзтэл нэлээд чинээлэг амьдардаг байсан. Энэ бол хохирсон 3 дахь айл буюу Данимотогийн гэр бүл. Одоо Миёкогийн хажууд байгаа Маса болон Ацуё хоёр аавга эгч дүүс гэсэн үг. Гэхдээ Киничи Масагийн хойд аав нь учраас өмнө нь хэлсэнчлэн тэдний дунд ганц тусалж цусан холбоо байгаагүй. Дээрээс нь Таско Киничи хоёр аль хэдийнэ салчсан болохоор танихгүй хүмүүс л гэсэн үг. 2003 онд энэ гэрээс инээд төр тасардгүй байв. Ацуёгийн нөхөр болох Акира нь тэр авдаа нөлөө бүхий нэр хүндтэй хүн байлаа. Хүн чанар сайтай, илгэсэг, дулаан, түшигтэй аав, нөхөр байсан бөгөөд хүмүүс Акираг ууралж авахыг ганц ч удаа харж байгаагүй гэдэг. Акира даатгал зуучлалын агентлаг ажиллаулдаг. Өөрөөр хэлэх юм бол хувийн бизнес эрхэлдэг байв. Эхнэр Ацуё нь үргэлж эрхэмсэг, соёлтой, гэр бүлтэй халамжтай ээж байлаа. Том охин Марико нь IT компанид ажиллаж байгаад гүнзгийрүүлэн суралцахаар Англи улс руу хэлний бэлтгэлд яваад ирсэн. Харин 2 дахь охин Руин мужийн урдаа барьдаг нэр хүндтэй Такамацу ахлах сургуульд элсэж Миёкотой орооцолдох үедээ ахлах сургуулийн 2 дугаар ангид сурагч байсан. Хичээл спортдоо сайн, хөл бөмбөг, сагсан бөмбөг гэд бүгдийг нь тоглодог маш цовоос сэрэглээ охин байв. Товчхондоо тэднийд ямар ч асуудал байсангүй. Хөрөнгө чинээдээ хүүхдүүд нь сурлах сайтай, огтгонч санаа зовох зүйлгүй гэр бүл байлаа. Тэгвэл Миёко энэ гэр бүл рүү яаж ойрсон юм бол? Ихэвчлэн Миёко хүмүүсийг гэрлүүлэх, үржлүүлэх, эсвэл салгах зэргээр гэр бүлийн харилцааг өөрийн дураар өөрчилж, бид нэгэнт гэр бүл болсон юм чинь чи хариуцлага хүлээх ёстой гэх мэтээр сүрдүүлдэг аргатай. Энэ удааджаас тэрхүү арга ашиглажээ. Миёко Масаг өөрийн нах зах Торожод даатган Якуза болохоор сургаж байсан. Энэ сургалтанд дуусах төгч явах үед Миёко нах захтаа тушаах өнгөөр Масаг үрчилж ав гэж хэлжээ. 2003 онд Миёко хажуудаа зөндөө олон эрчүүдийг дагуулan хар өнгийн бенз машинтай 3 дугаар гэр бүл болох Масагийн аав эгчийн гэрийн гадаа ирсэн. Хаалгыг тогшоход Ацуёгийн нөхөр Акира гарч ирээд хинбэ гэж асуутал Миёко Масаг мэднэ эцтэй гэдэг. Акира хадам ээжинд очоор хаяа тааралдаг байсан. Одоо ах маань салсан болохоор Масатай ямар ч холбоогүй байгаа гэж хариулжээ. Гэтэл Миёко одоо би Масатай хамт амьдарч байгаа. Тэр бол миний үеэл, манай нах захын хүү болсон. Танай гэр бүл Масаг хэсэг хугацаанд харж хандаж өгвөл болох уу? Тэр уг нь муу үгэд биш ч танхаажуудтай нийлээд байгаа болохоор энэ гэрт байлгаж хүн шиг хүн болгоод өгвөл ямар вэ гэжээ. Акира юу яриад байгааг нь ойлгоогүй. Масаж нь жоох үгэд биш. Аль хэдийнэ 20-од насны сүүл үерөөгөө орсон насан турсан хүн гэж бодоод маш соёлтойгоор татгалцсан ч маргааш нь Акирагийн хадам ээж Нори хүргэн рүүгээ залгаад би чамаас нэг л зүйлгүй. Ямар ч байсан Масаг зөв замд нь оруулаад өгөөч гэжээ. Нори аль хэдийнэ Миёко тархиа угаалгаж юу хэлснийг нь хийдэг болсон байв.
Акира уг нь татгалцсан боловч хадам ээж нь ингэлээ гуугаад байсан болохоор эцэст нь зөвшөөрч гинэт удахгүй 30 хүрэх гэж байгаа залууг тэжээх болсон. Маса Миёкогоос тушаал авч Данимото Акирагийн гэр бүлийг сүрүүлэх төлөвлөгөөтэйгээр тэр гэрт орсон байв. Удалгүй Маса хосууд руу хашгичаад дарамтласаар дансанд нь байсан 5 сая йенийг хулгайлжээ. Амьдралдаа хизээж уурлаж үзээгүй Акира хашгичиж уурлахад Маса тэр хоёрыг хайр найргүй зодсон. Тухайн үед тэр авийн гудамжаар Акирагийн гэрт нэг якуза орж ирээд хачиг шиг наалтчлаа гэсэн цов яриа газар авчив. Эцэст нь сайхан хайртай Акира хүртэл арай хэтрлээ гэж бодон хадам ээж Нори руугаа шууд залгаж манай охтууд одоо айгаад өгөх гэж байна. Би Масаг дахиад твчиж чадахгүй аваад яв гэсэн. Ингээд ердөө 1 сарын дараа Масаг гэрээсээ гаргасан ч хэд хоногийн дараа буюу 2003 оны 2 сарын сүүлчээр Миёко 3 машин дүүрэн эмэгтэй эрэгтэй якуза нар авчирч сүрдүүлээд Акира чи миний үеэл Масаг харж хандна гэсэн мэдтэй. Зөвшөөрсөн бол хариуцлага хүлээ. Масаг та нарт найдаж даатгсан байхад улам хүмүүжүүлгүй танхаа амтан болчихсон байна гэхэд Акира тэр Маса чинь манай гэрт үүмэн тарьж мөнгө хүртэл хулгайлсан гэдэг. Миёко юу яриад байгаа юм бэ? Хүүхдийг хайраар сургахын оронд зодолдоод сууж идэг. Маса бол чиний эхнэрийн талын хамаатан. Та нар Масаг ингэж хайцсан юм чинь тодорхой хэмжээгээр чин сэтгэлээ харуулах ёстой үстэй гэжээ. Чин сэтгэл гэдэг нь мэдээж мөнгө. Ямартай ч ингэж маш хүчтэй дарамт шахалт үзүүлэхэд Акира сүлдээ ухаан санаанд балартаж би үнэхээр буруу зүйл хийсэн юм хта гэж бодоход үржээ. Үүний дараа Миёко хүүхэд асран хамгаалсны зардал нэхэж бүлэглэлийнх нь якуза нар байшинг бүхэлд нь эзэлж цонхойг нь хангалж аяг тавгийг нь шидэж сандлыг нь нэвдэн хөрөгчнөөс нь хоол хүнсийг нь дураараа гаргаж идээд бараг хагас сар гаруй хугацаанд Акирагийн гэрт үүмээ саман тарьжээ. Өдөржин тэр гэрээс хашгирах дуу сонсогддог байсан бөгөөд ялангуяа шөнө бүр аимшигтай болдог. Эцэст нь 2003 оны 3 сард Акия Хацуя 2 салж салсны нөхөн төлбөр нэрээр Хацуяд хөрөнгөө шилжүүлж өгөх нь тэдний тавьсан нөхцөл. Акира үнэхээр туйлдаж энэ саналыг зөвшөөрсөн. Миёко Амагасакид амьдарч байхдаа ойр орчмын удоон сүшиний газар супермаркет гээд очисон газар болгондоо хил ам тарьдгаараа алдартай байжээ. Хэрвээ Миёкогийн хийж байгаа үйлдэлийг хараад хэн нэгэн цагдаад мэдэгдэж гомдол гаргавал тэр айлыг эсвэл тэр ресторан супермаркетыг дахиж оролддоггүй. Харин эсэргээрээ дэлгүүрийн эзэн нь уучлаарай би бүх охирлыг нөхөн төлбөр болгож өгье гэвэл тэр хүн Миёкогийн жинхэнэ хоол нь болдог байв. Анхнаасаа номхон дуулууртай зөөлөн харагдах хүмүүс наалдаж аваад цусыг нь сордгоо гэсэн үг. Эцэст нь Миёкогийн бүлэглэл Акирагийн гэрийг бүрэн хяналтанд авсан. Өмнө нь нэгэн гэр бүл элэг бүтэн аз жаргалтай амьдарч исэн тэр газарт Миёко өөрийн гар үл олгосод буюу төрсөн дүү Эко нөхөр Рюторо зэрэг хүмүүсийг бүгдийг нь дагуулж ирсэн. Мөн энэ эргийг өдөөсөн Маса танхаа найзуудаа дагуулж иржээ. Мэдээж энэ гэрээ эзэн Акира эхнэр Хацуя болон 2 охин нь ч тэнд байсан бөгөөд тухайн үед хадам ээж Норин ч бас хамт амьдарч ижээ. Энэ гэр бүлийн гишүүдээс Миёкод хэрэггүй хүн ганц ч байгаагүй. Миёко хамгийн түрүүнд гэр бүлийн гишүүдийн наад захын хэрэгцээг хянаж хоол унд өгөхгүй, унтуулахгүй, бүр бие засах газар ч явуулахгүй байх зэргээр өөрийнхөө идэг байсан бүхэл аимшигтай тамлалтаа хэрэгжүүлж эхэлсэн ба тэдний олж ирсэн мөнгөөр өдрөн завны уралдаан үзэж эсвэл мөрөөдөд тоглоомын газар очиж тоглоод шөнө нь архитдаг. Арх уух үедээ Акирагийн гэр бүлийг зодож тамлан зовоож байгаагаа харж хөвгөлдөг байсан болохоор энэ гэрээс шөнө болгон аимшигтай хашгирах, орилох дуу тасардаггүй жээ. Нэг шөнө хитрхий шуугаантай байсан тул хөршин цонхоороо шагаатал хашаан дотор Акира Хацуя 2 охтуудтайгаа зогсож байсан бөгөөд нэг хөгшин эмгэн гэж дүрсэлсэн нь Миёко байсан. Тэр эмгэн хашааны голд хажуудаа якуза шиг ирчүүд зогсоож хосууд руу усны олоогоор ус шүршиж тамалж ээжээ. Эхнэр Хацуя нь бүр цээж нүцгэн өвдөг сөхрөн сууж иснаа ухаан алдсан. Энийг харсан Миёко ухаан үхмээр энэ үү? Тэгвэл энд булшаа ух гээд хашаан дотор нүх ухуулдаг гэжээ. Бүр нэг удаа хосуудыг нүцгнээр нь гэрээс нь хөөж гаргаад явж мөнгө олж иргэснээс болоод хөршийг рүүгээ орж исэн удаатай гинэ. Хөршүүд нь юу болоод байгаа юм бэ? Цутаад гараад ир цагдаа дуудыг гэхээр Акия Хацуя 2 үгүй болохгүй. Октод маань тэнд үлсчихсэн байхад бид яаж цутах юм бэ? Цагдаад бити хэлээрэ гэж гуйдаг. Тийм учраас хөршүүд нь гэр бүлийн л асуудал юм байлгүйгээд цагдаад хэлж чаддаггүй жээ. Иймэрхүү зүйл олцохог Данимотогийн гэр бүлийн хамаатан саднууд тодорхой хэмжээгээр гадралжээ. 5 сарын сүүл гэхэд Акира Миёкодод тааралцсанаас хойш ердөө хэдхэн сарын дараа хамаатнуудаасаа маш их мөнгө зээлэж гэдэг болсон. Бүр хамаатнуудаа гэртээ цуглуулад би эхнэрээсээ салах ёстой. Түүний нөхөн төлбөр хэрэгтэй. Эхнэрийн хамаатнууд өрөнд баригдсан тул би батлан дагч болчихсон. 1000 йенээс нь ч хамаагүй гэж гуйдаг. Тэдний хажууд Миёко бүлэглэлийнхээ хүмүүстэй хамт байх бөгөөд та нар манай Акирад мөнгө зээлээд өгөөч. Гуйж ийн гэж маш ээлдэг өнгөөр ярьж байснаа. Гинэт царай нь хувирч залуусаа үүнийг зодуулахгүй бол ухаан орохгүй амтан байна гэдэг байв. Ингээд хажууд байсан бүлэглэлийнхэн хамаатнуудын нүдэн дээр Акираг хайр найргүй нүддэг байжээ. Эхэндээ тэд цагдаа дуутахыг хичээсэн ч Акира цагдаа битгий дуудаж хашгичин хутга талааж исэн гин. Тиймээс бидний тусалж чадах зүйл бол мөнгө юм байна гэж бодоод
Хамаатнууд нь тариалангийн талбайгаа барьцаан тавьж тэтгэврийн мөнгө олон хуримтлуулсан бүх мөнгөө шавхан байж 14 сая йен цуглуулж өгчээ. Хамаатнууд нь Миёког яг ямар хүн бэ гэдгийг сайн мэддэггүй байсан. Зүгээр л мөнгө зээлчээ төлж чадахгүй байгаа болохоор Якуза нарт дарамтлуулаад байгаа юм байна гэж бодсноос биш сэтгэл зүйг нь бүрэн удирдах гэр бүлийг нь бүхэлдэн залхисан гэдгийг ерөөсөө мэдээгүй. Удалгүй тэр жил Миёко шулж авах бүх зүйлийг нь авч дуусаад явсны дараа тэднийг эзгүүрч гэр бүлийнхэн хамаатнууд нь ирж цэвэрлэгээ хийтэл цаасан наалттай гүйдэг хаалганы цааснууд нь бүгд урагдаж хаалга, зурагт, компьютер нь бүгд хэмхэрсэн байв. Шалаар нэг шаазын эдлийн хилтерхий тарж хогоо ганц ч удаа асгаагүйгээс болоод гэр нь хогийн цэг шиг болчихсон мэжээ. Тэгвэл энэ гэр бүлийн байшин яагаад эзгүй болсон юм бол 3 дугаар гэр бүлийнхэн өөрсдөө хайцсан юм бол Миёко тэднийг өөрийн төв бааз болох Амагасаки руу авч явсан. Энэ гэр бүлийнхэн маш их дарамт шахалт хяналтанд байсан ч тэдний дунаас том охин Марико нь хизээч тэдний өмнө толгой бүхэж долгонжгоогүй. Энд чи одоо юу гэсэн үг юм бэ? Энэ хүмүүс хэн болоод манай гэрт ингэж аашлаад байгаа юм бэ гэх мэтээр үргэлж эсэргүүцэж зүхтахыг хичээдэг байв. Тийм учраас бусдаасаа илүү их зодуулж бэлгийн хүчирхийлэлд хүртэл өртжээ. Эцэст нь Марико ажиллаж хэвээ хийж чадхаа ойлж хамаатны талд мөнгөний асуудал үүссэн. Өөр нэг ихчэд компанидэр ирж магадгүй. Энэ талаар дахиж надаас бити асуугаарай гэд ажлаасаа гарч Амагасаки руу явсан ч аав Акира нь Такамацу бомбын хөлөг онгоцны тасалбар олж аваад зугт гэсэн ч онгоцон цуухан яг өмнөх нь баригдаж дараа нь уулын гүндх сүмд нуугдчихад дахиад л баригджээ. Үүнээс хэдэн сарын дараа Миёкогийн тушаалаар Марико хүчээр гэрлүүлсэн байна. Накажима гэх залуутай гэрлүүлсэн бөгөөд Миёкогийн бүлэглэлийн нэг гишүүн. Гэхдээ Миёкотой яг ямар холбоотой хүн бэ гэдэг нь тодорхойгүй байгаа. Ямар ч тач Миёкогийн гар бүлүүдийн нэг байлаа. Марико үгэнд орохгүй үргэлж цухтаад байсан тул түүнийг өөрийн бүлэглэлийн хүн болохоор хүчээр гэрлүүлсэн ч Марико хизээч тэдний өмнө буулт хийж үгэнд нь ороогүй. Хэрхэн цухтгуу гэж бодцоод нөхөр Накажиматайгаа хамт Токиогоор дамжин Окинава хүртэл цухтжээ. Гэвч дахиад л баригдсан. Миёко энэ осыг барьж авчирсныхаа дараа тагтан дээр түгжиж бие бинийгээ зотхойг тушаажээ. Марико миний нөхөр штэ болохгүй. Бид хоёр хамтдаа сайхан амьдрах ёстой гэдэгч нөхөр нь аль хэдийнэ буулт хийж Миёкогийн үгэнд орсон бол Марико эцсийн хүртэл чам шиг эмэгтэй үгэнд орж ирснээс үхсэн нь дэргэсээр 2008 оны 12 сард амь үрэгджээ. Хожим нь энэ хэрэг бүхэлдээ илчлэгдсэний дараа цагдаа нар Марикогийн үхгийнхээ өмнөхд харуулсан зургийг олсон. Түүний нүүр ам нь хавдаж хөөсөн байдалтай шалдан зогсчихоо зураг. Марикогийн зогц 4 жилийн дараа буюу 2012 онд эмээгийнх нь гэрийн шалны бетонд ороос олцсон байна. Нори эмэгний гэрийн шалан дороос ганцхан Марикогийн цогц гараа зогсохгүй аав Акирагийнх нь төрсөн ах Данимото Такашигийн цогц олцсон. Такаши дүүгээ мөнгнөөс болоод зовж ийн гэсэн мэдээг сонсоод 3 сая йен аваад Акирагийн гэрт очсон ч түүнээс хойш сургаггүй алга болжээ. Такаши ч бас Акира шиг сайхан сэтгэлтэй хичээнгүй хэн нэгэн юм гуйвал хизээж татгалзаж чаддгүй зантай нэгэн байсан. Ингээд Нори эмэгний гэрээс 2 цогц гарлаа. Ач охин Марико, хүргэнийх нь ах Такаши. Энэ хоёр л байсан үг гэвэл үгүй. Дахиад нэг байсан. Үлдсэн нэг цогц нь хинбэ гэдгийг дараа нь хэлье. Тэгвэл Нори эмгөө өөрөө хайцсан бэ. 2012 оны 12 сард Норигийн цогц 3 дугаар гэр бүл болох Данимотогийн гэрийн оролцоох хөдөө аж ахуйн багж хэрэгсэл хадгалдаг агуулгад шалан доор нь булгагдсан байжээ. Хизээ нас орсон нь тодорхойгүй. Миёкогийн бүлэглэлийнхэн Нори эмэгнийг нас орсноос хойш тэр гэрийн түрээсийн гэрээг цуцлалгүй төлбөрийг нь үргэлжлүүлэн төлсөөрөөжээ. Учир нь тэр гэрийн шалан доор 3 цогц булаатай байсан. Мөн Нори эмэгнийг нас орсон гэж бүртгүүлээгүй байсан тул улсаас тэтгэмжийн мөнгө нь орсоор тэр мөнгөөр бүхэл бүтэн 9 жилийн турш байрны түрээсийг төлсөн. Үлдсэн гэр бүлийн гишүүд тал тийшээ тарсан ч Акира амьд үлдэж чадсан байна. Миёкогийн бүлэглэлд чирэгдэж явсан тэр жилдээ цухтаж тэнүүчилж амьдарчаад Амагасаки руу буцаж ирсэн ч Миёкод баригдахаас айж хуурамч нэр ашиглан нуугдаж сонины газарт ажиллаж амьдардаг байсан. Акира Миёкогийн бүлэглэлийнхэн бүгд баригдсны дараа охин Марико нь нас орсон байдалтай хадам ээж Норигийнх нь гэрийн шалан доороос олцсон гэдгийг мэдсэн. Харин эхнэр Хацуё нь Вакаяма муж руу зүгтжээ. Тентгийн нэгэн зочид буудалд ажиллангаа нуугдаж амьдардаг гэсэн бөгөөд тэтгэмж авахын тулд иргэний бүртгэлээ хийлгэх шаардлагатай болж удалгүй шууд баригдсан. Миёкогийн эргэн тойрон төрийн албаагч, өмгөөлөгч эсвэл цагдаа зэрэг иргэний бүртгэлийг шалгах боломжтой хүн байсан байж магадгүй гэсэн таамаглалдаг. Эцэст нь Хацуё Миёкогийн бүлэглэлд баригдаж ирснийхээ дараа 2009 онд уушигны хатгалгаагаар нас оржээ. Албан ёсны үхлийн шалтгаан нь гэмтлийн гаралтай тархины цус харвалт гэгддэг бөгөөд ар гэрийнхэн түүнийг Миёкогийн бүлэглэлд зодуулж өгсөн гэж үздэг. Хожим нь хэргийг дахин шалгаж өгөх хүсэл гаргасан. Ийхүү дахиад нэг гэр бүл бүхэлдээ сүрсэн байна. 3 дугаар гэр бүл болох Данимотогийнхны луурдуулсан мөнгө нь нийт 58 сая йен. Энэ нь яаж ил болсон бэ гэвэл Акира өөрийн найздаа нууцаар даатгаж үлдээсэн бичиг баримтайсан. Хэрвээ би сураггүй хаалга болвол үнийг заавал цагдаад өгөөрэй гэд хэдэн харан хуудсан дээр Миёкод хичнээн хэмжээний мөнгө өгсөн гэдгээ тодорхой бичсэн байжээ. Мөнгө нэгсэн шалтгаан нь маш олон янз.
Масагийн боловсролын зардал, амжиргааны зардал, мөн усаар шүрсэн уучлал гуйх нөхөн төлбөр, эхнэр хацууяатойгоо салсны нөхөн төлбөр, түнчлэн Миёкогийн бүлэглэлд ажилласны ажлын хөлс, сүүлдээ гэртээс нь төгөлдөр уруулан үнэтэй тавилгуудыг хүртэл зарж дуусгасан байна. Үнэн дээр цагдаагийн газар маш олон удаа гомдол мэдээлэл утсан байдаг. 2003 оны 2 сард Миёко анх Данимотогийн гэр бүлтэй тааралцсан бөгөөд тэр үеэс хойш тухайн бүс нутгийн 5 өөр цагдаагийн хэлтээс ирсэн дуудлага мэдээлэл 36-аас давсан байв. Зарим нь дуудлагад нэг эмэгтэй манай гэрийг шатаана гэдэг нэгэжсэн бол өөр нэгэн гомдолд Данимотогийн гэр бүл барьцаалагдаад байна. Тэнд якуза шиг ирчүүд байна гэж мэдэгдэжээ. Гэвч цагдаа нар идэвхтэй хөдөлж өгөөгүй. Яагад гэвэл тэд үүнийг хамаатан саднуудын хоорондын маргаан гэж харсан. Бүр 36 удаа гомдол гаргаад зогсохгүй хохирогч Акира өөрөө цагдаагийн хэлцэд 3 ч удаа очсон байдаг. Тэрээр Миёкогийн бүлэглэлд зодуулаад чихэн нурагдаж гар нүүр нь бүхэлдээ хавцсан байдалтай очиж мэдүүлэг өгч зургаа хүртэл авуулсан ч эцэст нь охиндоо санаа зовоод зүгээр л буцаад явсан. Дараа нь дахиад зориг гарган цагдаагийн газар очтол энэ удаа цагдаа нар зодуулсан газар огноо олон гэмтлийн зэрэг чинь тодорхой бус байна гэд гомдлыг нь хүлээж аваагүй. Бүр цагдаа нар Акирагийн гэрт дуудлагаар хүртэл очиж ирсэн удаатай. Тэр үед Акира зодуулаад ухаан малгардах төгсөн байхад цагдаа нар хэн зодсныг нь асуухад Акира дуурч чадахгүй. Яасан бэ гэвэл түүний бага охин Руй нь аавыгаа зодсон. Тийм учраас Акира энэ зүгээр л аав охин хоёрын хоорондын маргаан ямар нэгэн хэрэг биш гэжээ. Цагдаа нар туслахыг хүссэн ч гэр бүлийнхэн нь өөрсдөө тэднийг түлхжээсэн. Эсвэргээрээ гэр бүлийнхний цагдаагаас тусламж хүсэх үед цагдаа нар иргэний журмаар шийдвэрлэх хэрэгтэй. Манайх иргэний маргаанд оролцдоггүйгээд татгалздаг байжээ. Эцэст нь энэ бүх хэрэг ил болсны дараа тухайн бүс нутгийн цагдаагийн газар албан ёсоор уучлалт гуйсан байдаг. Хэрвээ тэр үед цагдаа нар Миёкогийн бузар эргийг зогсоож чадсан бол хамгийн багадаа 6-аас олон хүн амьд үлдэх байсан. Гэвч хүмүүсээ энэ бүхэн ингээд дуусаагүй. Энэ гэрт 2 охин байсны том охин Марико нас орсон бол дүү Руй нь Миёкогийн бэр болсон. Тэднийг анх гэртэн дайрч орох үед Руй ахлах сургуулийн сурагч байсан бөгөөд анх Миёко аавыгаа зод гэхэд тэрээр уйлжгаад ааваа намайг уучлаарай гэд нүүр амран зогтөг байсан бол сүүлдээ Миёкогийн бүлэглэл болон өнөөх дээрэмчин залуустай суугталцаад гадуур явдаг болсон байв. Нэг л мэдхэд Руй аав ээж ихч гурвыгаа цухтгаж гэнэ үгүй юу гэдгийг тандаж Миёкод бүх зүйлийг мэдээлдэг болжээ. Миёко үүнийг анзаарч энэ охин манай талд орсон байна гэд тусламж үзүүлж эхэлсэн. Тэгээд түүнийг нэр хүндтэй ахлах сургуулиас нь гаргаж Амагасаки руу дагуулж яваад удалгүй Руйг өөрийнхөө баг хүү Ютаротой гэрлүүлсэн байна. Үүнийг Миёко та хоёр гэрэл гэж албадаж дарамтлаагүй бөгөөд Ютара руу хоёр бие биедээ татагдаж хүүхэдтэй болсноос болоод гэрэлсэн. Ингээд Руй өөрийнх нь гэр бүлийг суйруулж ээж, аав, эгч, эмээ, авга ахыг нь хүртэл үхэлд хүргэсэн Миёкогийн бэр болсон байна. Үүнээс хойш Руй хүн амны нэрэгт гар бие оролцож тушаасан болгоныг нь хийдэг. Хожим нь Руй хуулийн шитгэл хүлээсэн. Тэрээр насан туршаагүй байхдаа энэ нэрэгт өрцөн тул хохирогч байж болох ч гэсэн нөгөө талаараас гэмт хэрэгтэн. Үүнээс хойш Руугийн гадаа төрөгч өөрчлөгдөж анх нэр хүндтэй сургуулийн сурагч байсан охин нэг л мэдхэд үсээ шараар бодож гудамжны танхаа өгчөг хувцлан дээрэмчин болж хувирсан. Түүнчлэн Руй 2 ч хүүхэд төрүүлсэн бөгөөд Миёко тэднийг үргэлж эрхлүүлж хүссэн болгоныг нь авч өгч байнга тансаг брендийн хувцас өмсгөж өсгөжээ. Тухайн үед Миёкогийн гэрээ үйлчлэгч Жунко 40 гаруй жилийн турш хамт амьдарсан маш дотн тэрээр 2008 оны 11 сард Миёкогийн ачийг үгэнд ороогүйгээд зогчээ. Энийг харсан Миёко галзууртлаа уурлаж өөрөө хизээж хүнд гар хүрдгүй мөртлөө Жунког ухаангүй болтол нь зодож агуулгад цоожлоод хоол уусч өгөлгүй байлгаснаас болоод Жунко тэр агуулгад нас орсон байна. Бүхэл бүтэн 40 жилийн турш Миёког яг л хаан шиг дахиж үйлчилж ирсэн хүнийг миний ачид гар үрлээ гэсэн ганцхан шалтгаанаар ямар ч эргэлзээгүйгээр хөнөөсөн. Гэвч 2000-ад он гарахтай зэрэгцэн Миёкогийн хөрөнгө огцон муудаж эхэлжээ. Тухайн үед Миёкогийн тэжээж дагуулж исэн хүмүүсийн тоо 15 орчим байлаа. Тэд нийт 3 өөр байранд хуваагдаж амьдардаг гэсэн бөгөөд байрны түрээс ашиглалтын зардал асар их байв. Дээрээс нь тэднийг дагуулад мөрөөдөө тоглоом тоглож шөнө нь архитах ёстой. Бээн цөлөглөж тансаг брендийн зүйлс худалдаж авах хэрэгтэй ч мөнгө нь дууссан. 2008 онд Миёко бүр байраа барьцаалаад банкнаас зээл хүртэл авсан байна. Ингээд Миёкогийн хараанд өртсөн хүмүүс бол 4-р гэр бүл болох Кавамурагийнхан болон Оигийн гэр бүл байлаа. 2009 оны 4 сард Миёко ердөө 6хан сартай ач хүүгээ дагуулад метронд суух гэтэл метроны хаалганд хүүхдийн тэрэг авчигдсан. Мэдээж дотор нь хүүхэд байгаа болохоор аюултай нөхцөл байдал үүссэн байж болох ч амьдралд иймэрхүү зүйл зөндөө тохиолддог. Гэвч Миёко галзуурсан юм шиг уурлаж миний хүүхэд бэртсэн бол яах юм бэ гэж хашгичин бөөн дуйланд игдэжээ. Метроны кондуктор шууд гүйж ирээд уучлаарай. Манай талаас алдаа гарлаа гэд толгой бүхийсэн ч Миёко үнийг зүгээр өнгөрөх хүн биш. Эцэст нь энэ нэрийг зөвхөн кондукторын уучлалтаар дууссангүй. Тэр метроны буудлыг удирддаг Кавамура Хироюки болон түүний 2 даргын асуудлыг шийдвэрлэхээр болжээ.
Тэд Миёкогийн гэрт бичлэн очиж уучлалт гуйхад Миёко энэ хүүхдийн тэрэг хэдэн төгрөгийн үнэтэйг мэдхүү. Шивэд их 200 мянган йен өрнө бүгдийг нь нөхөн төлөх ёстой гэж тулгадаг. Гурван ажилтан яахаа мэдэхгүй сандарчээ. Учир нь компани дотоод журмаар иймэрхүү засварын зардалт хамгийн дээд тал нь 30 мянган йен олгох боломжтой. Гэтэл хүүхдийн тэрэг 200 мянган йен. Дээрээс нь Миёко та нар миний найзыг харж ирсэн үү? Урд нь Якуза эсэн 50 харагдаж байгаа ч гэсэн нэг уралвал яаж өөрчлөгдөхийг нь хинч мэдэхгүй гэхэд хажууд нь зогсож байсан залуу ёочтой инээмсэглэжээ. Тэр бол Маса. Үүнээс хойш Хироюки болон түүний хоёр дарга Миёкогийн гэрт маш олон удаа ирж бүр өвдөг сөхрөө уучлалт гуйсан. Гэвч огт ойлголцохгүйсэн тул хоёр дарга нь зөвлөлтөд хувьяасаа 180 мянган йен гаргаж үлдсэн 20 мянган йенийг компаниасаа гаргуулж авсан байна. Хүүхдийн тэрэг метроны хаалганд үйл ялэг авчигдаад буцаж нээгдсэн. Тэрхүү ослын нөхөн төлбөрийг шийдвэрлэхэд бүхэл бүтэн 4 сарын хугацаа зарцуулагджээ. Нөхөн төлбөрийн мөнгийг өгөх өдөр Миёко тэдэнтэй уулзаад асуудал сайнаар шийдэгдсэн баяртай байна. Энд чинь хувь тавилан штэ. Сүүлийн удаа хамт хооллох уу? Сайхан сэтгэлтэйгээр салцгаая гэжээ. Ханшийн метроны 3 ажилтнанд муу совин татаж зүгээрээ манайх ажил ихтэй байгаа болохоор ингээд явъя гэж хэлээд зүхтах нь олгүй гарсан. Гэвч үүнээс хойш Миёко тасралтгүй уцтаж хизээ хамт хооллохгүй. Одоо хүртэл ажилтаа байгаа мó? Манай Якуза найз ч бас ажилтаа байгаа гэх мэтээр дарамтласаар байсан тул уулзахгүй байхын аргагүй болов. Эцэст нь жилийн эцсээр Ханшийн метроны 3 ажилтан Миёкотой уулзжээ. Амагасаки хотын төвд нэгэн тансаг газарт очиж хоол идэж аригч баг зэрэг ууцгаав. Гэтэл Миёко за залуусаа бүгдээрээ караоке явъя гэдэг. Ажилчид хэрвээ дагаж авахгүй бол ямар нэгэн гай тарж магадгүй гэж айсандаа ганцхан өдрөлт эсэгээд үүр цайтал ханд цэнгжээ. Тэр бүх зардлыг хоёр дарга төлсөн. Хоолны газрын төлбөрийг бүрэн хийсэн боловч хамгийн сүүлд караокены төлбөрийг хийх гэтэл бэлэн мөнгөнд дуусжээ. Ингээд хоёр дарга хамгийн залуу ажилтан болох Хироюкигоос 20 мянган йен зээлж Согтуу Миёког таксинд суулгаж явуулсныхаа дараа ашгүй нийгэм дууслаа. Дахиж хизээж уулзахгүй шүүгээд гэр гэрлүүгээ харьцгаав. Гэвч Миёко согтсон юм шиг жүжиглэнгээ тэдний юу ярьж байгааг бүгдийг нь анхааралтай сонсжээ. Тэгээд хэд хоногийн дараа Ханшийн метроны ажилчид Миёкод дуудагдан нэгэн хачин газарт ирсэн. Миёко та нар Хироюкиг их залуу ажилтны дарга мөн мэдтэй. Доод ажилтнаасаа яаж мөнгө зээлж чаддаг байна? Ийм дарга байд юм уу гэж загнадаг. Миёко караоке дахта 3 ажилтныг ажиглажгаад энэ Хироюкиг их залуу яриа өрөөтэй уян хатан хүн байна. Ядаж 100 сая йен салгаж болох юм байна гэж хараанд авжээ. Тэгээд дарга нарыг арх ууж авах оронд Хироюкигийн хажууд очиод чи үнэхээр мундаг залуу байна. Энэ олон цаг ууж байхад ганц ч удаа цаг руугаа харсангүй гэж магтжээ. Хироюки дотроо энэ эмгнийг хачуун хүн гэж бодсон чинь гайгүй л хүн байж тээ гэж бодсон. Тэрээр бусдад үнэлэгдэж байгаа юм шиг мэдрэмж авч Миёкогийн өрхөнд оржээ. Маргааш нь Миёко Хироюки ганцаарнгийн дуудаад "Мэ, энэ 20 мянган йеныг би чамд үгүй эхлээд авчих. Дараа нь тэр дарга нар чинь мөнгөө өгөхөөр буцаагаад өгчихгүй юу? Хоёрын хоёр дарга уйж доод ажилтнаасаа мөнгө зээлээд ахтай явах тэ" гэдэг. Үүнийг сонссон Хироюки Миёко үнэхээр мундаг хүн юм а гэж утсан гин. Удалгүй Хироюки дарга нараасаа 20 мянган йенээ буцааж авчээ. Ингээд Миёкогоос авсан мөнгөө буцааж өгөх ёстой байтал өгөлгүй хугацаа алдсан нь Миёкод барьцаалагдах шалтгаан болсон. Магадгүй Миёко анханасаа зүгээрээ тэр мөнгийг чи өөрөө ав гэж хэлээд Хироюкиг улам том занганд оруулахын тулд жүжиглсэн ч гэж болно. Нэг өдөр Миёко Хироюкид чи 20 мянган йенийг хоёр талаас зэрэг авсан байна. Энд чинь лувер. Мөн дарга нар чинь надад нөхөн төлбөр өгөхдөө компаниасаа зөвшөөрөл аваагүй үстэй. Хэрвээ энэ чинь илэрх юм бол та нар бүгд ажилласаа халагдана. Би танай компани удирдах зөвлөлийнхнийг бүгдийг нь мэднэ. Гомдол гаргах юм уу гэж сүрдүүлж эхэлжээ. Эцэст нь Ханшийн метроны 3 ажилтан шинэ оны ихээр Миёкотой дахин уулзаж түүнийг дайлан хоол арх авч өгч караоке зорлов. Уулзах болгонд нь Миёко тэднийг сүрдүүлдэг. Тухайн үед хоёр даргын нэг нь Номиё буудлын даргаар дэвшгээр төлөвлөгдөжсэн бөгөөд энэ нь компанийн нууц байдал. Миёко хэрвээ миний үгэнд орохгүй бол тэр албан тушаалчинч талаар болно гэж зүрдүүлхийг харсан дарга энэ эмэгний танил тал үнэхээр аимшигтай юм байна гэж бодоод улам хянамгаа хандах болов. Эцэст нь тэд энэ дарамтыг тэсэлгүй компани хуульчтай хамт Миёкотой уулзахад шууд зугцсан. Өмнө нь хэлсэнчлэн Миёко өөрөөс нь хүчтэй хатуу хандж байгаа хүмүүс рүү халддаггүй. Харин өөрөөс нь сул дорой үгэнд нь ордог хүмүүсийг л хайр найргүй шулдаг зантай. Тиймээс Ханшийн метроны 3 ажилтныг бүгдийг нь шулж идэх гэсэн төлөвлөгөөнд нурж түүний үгэнд дуулууртай хэвээрээсэн Кавамура Хироюкиг зангандаа оруулахар шийдсэн. Тухайн үед Хироюки эхнэр болон бага сургуулийн 2 охины хамт амьдардаг байв. Түүний жилийн цалин 6 сая йен бөгөөд тэмч тансаг амьдрах хэмжээний биш зүгээр л дундаж амьдралтай нэгэн байлаа. Амагасакид өөрийн гэсэн байшинтай компанид тушаал дэвшдэггүйч баг өсөж дэвшижээсээ ажилтан. Миёко Хироюки болон түүний эхнэр Юми нарыг гэртээ урьжээ. Тэр хоёрыг гэрт нь ортол Миёко энэ бол Италиас авчирсан арьсан муудан. Харин энэ болор ундаг гэх мэтээр гэрээ гайхуулж би гадаадаас бараа оруулж ирж зардаг.
Ер нь бизнес хийж ижил мөнгө олдгийн гэхэд Хироюки Юми хоёр энэ хүн үнэхээр их мөнгөтэй мэн. Тэгээд ч Якуза нартай холбоотой танил тал ихтэй бололтой гэд итгэжээ. Тэгээд тэднийг гэрлүүгээ харахад нь хүүхдүүдтэй өгөөрөөгээд үнтэй жимсний сакс, бялуу зэргийг бэлэглэж маш өгөөмөр зан гаргасан. Энэ нь ч бас газлайтинг идэх хүмүүсийн онцлог бөгөөд анх уулзсан үндэ хамаг байдгаа зориулж байгаа юм шиг ажилдаг. Хитрхи найрсаг зан гаргаж байгаа хүмүүс эцэст нь заавал илүү том хариу нэгдэг учраас болгоомжтой байхад илүүдэхгүй. Миёко, Хироюки хоёр улам ойртож, Хироюки доторх бүх зовлон нууцаа түүнд ярьдаг болсон. Ирээдүйхээ талаар хүүхдүүдийнхээ боловсролын талаар ярьжгаад Миёко ихжээ. Би их нэртэйгээ хамт кафе нэх мөрөөдөлтөй ихийг сонсон Миёко цалингаас цалингийн оронд ажиллах хэцүү байгаа зү. Компаниасаа гараад кафегаа ажиллавал Санамио буудлын урд яг тохирох нэг байр байна. Би чамд хямдхан түрээслүүлээд өгье гэжээ. Хироюки гэртээ ирээд ихнэр Юмидээ тэтгэврийн мөнгөө аваад кафе нээвэл яаж ин гэхэд Юми эрс татгалзжээ. Юми нөхрөөгөө хинээс ч илүү мэддэг. Зөөлөн сэтгэлтэй хүний үгэнд амархан ордог, дэврэгэн зантай тул энэ хүн нэг л том зүйл рүү өсрөх гээд байна гэдгийг мэдээд огт зөвшөөрсөнгүй. Мөн хүүхдүүд нь бага сургуулийн сурагчид байсан тул Юми өөрөө гэрээрээ онлайн дэлгүүр ажиллуулж хүүхдүүдийнхээ сургалтын төлбөр амжиргааны зардалд нэмэрэлдэг байжээ. Тэрээр манайх тийм ч хангалуун амьдралтай бишөөж юун кафевэ. Дээрээс нь байрны зээлч дуусаагүй байна. Эхлээд байраа шийдэх хэрэгтэй гэж эсэргүүцснээс болоод тэр хоёр бүр салтын тухай ярихад хүржээ. Ингээд дахиад нэг гэр бүлийг сүрүүлж эхэлсэн. Хироюки буцаад Миёко дээр очиж болохгүй нэ. Эхнэр маань эсэргүүцээд байна гэхэд Миёко эр хүн хэлсэндээ өрөх ёстой. Чи ийм сул дорой байсан юм уу? Болохгүй нэ. Би ханшийн метроны хонд чиний тухай хэлхээс өөр аргагүй гэж сүрдүүлснэ. Гинэт царайгаа ургаж за яах вэ? Би чамд туслая. Битгий санаа зов гэжээ. Мөн Миёко Юмиг эхнэр хүн нөхрөө дэмжиж хөндлөж явах ёстой гэх мэтээр загнасан. Эцэст нь 2010 оны 4 сарын 1-нд Хироюки 20 жил ажилласан ханшийн метроны ажлаасаа гарчээ. Түүний тэтгэврийн мөнгө 10 сая йен. Хироюки Миёкотой тааралцсанаас хойш ердөө 1 жил ч хүрэхгүй хугацаанд 20 жил ажилласан ажлаасаа гарах хэмжээнд бүрэн ууссан байв. Ажлаасаа гарсан Хироюкид очих газар байсангүй. Тэрээр мөнгөө Миёкод өгчөөд кафе ажиллуулах талаар суралцж гин гэд зүгээр гадуур тэнэж ариг хууж морины уралдаан хэсэж эхэлдэг. Энэ хугацаанд Миёко хосуудын дунд ясааж Юми дээр очиод би өмнө нь Хироюкитэй ариг хууж байхдаа компани нэг ажилтнтай нууц амиргийн холбоотой болсон гэдгийг нь сонссон. Чи мэдсэн үү гэж хэлсэн бол Хироюкид Юми зүгээр нэг гинэ харагдчихааж үнэндээ тийм биш шүү. Өөр ирчүүдтэй уулзж байгаа гэд салахыг шаарджээ. Эцэст нь Миёко одоо та хоёрт салахаас өөр арга байхгүй. Энэ маш чухал асуудал учраас ар гэрийнхэн хамаатан саднуудаа бүгдийг нь цуглуулж зөвлөлтөх хэрэгтэй гэд тэдний гэртээ дууджээ. Анх Хироюкигийн гэрт гэр бүлийн хурал болдог байсан бол сүүлдээ Миёкогийн гэрт хуралдаг болов. Тэр хуралд Хироюкигийн ах мөн Юмигийн ээж Оёг Хазуко, Юмигийн эгч Оёг Хай гэд маш олон хүмүүс цугларчээ. Гэхдээ энэ хурлыг яагаад Миёкогийн гэрт хийж Миёко удирдах юм бол Миёко энэ гэр бүлтэй ямар ч холбоогүй зүгээр л гудамжны эмгэн. Тэгээд энэ нь хуралч биш вэ? Зүгээр л Миёко тэднийг сулгачаад Хироюки чи өөрийнхөө юу буруу хийснийг хэл гэхэд Хироюки амандаа өглөнө. Энийн дараа хажууд сууж байсан хамаатнаас нь за чи юу гэж бодож ийн гэж тулгадаг байв. Миёко хүмүүсийг өөрийнх нь үгийг зөвшөөрөх хүртэл үргэлжлүүлэн асуудаг байжээ. Хэрвээ хүссэн хариулт нь гарахгүй бол тэр урлыг оройн 8 цагаас эхлүүлээд үүр цайтал өдөр болгон хийдэг байсан тул хүмүүс унтах нь байтугай идэж чадахгүй туйлддаг байв. Ингэснээр Кавамура болон Оёгийн гэр бүлийнхэн Миёког үнэхээр агуу мундаг хүн байна гэж бодоход хүрсэн. Энэ оронд Миёко Хироюкигийн тэтгэврийн 10 сая йений 9 сая йенийг аль хэдийнэ дуусгачихсан байв. Анхнаасаа кафе нээх бодол огт байгаагүй. Түүний гол зорилго нь Хироюки болон түүний эхнэр Юмигийн гэр бүлийн мөнгө үл хөдлөх хөрөнгийг луурдах байсан. Эцэст нь хосуу салжээ. Үүнийг далимдуулан Миёко Юми танай гэр бүлээс нөхөн төлбөр өгөх ёстой. Мөн чи онлайн дэлгүүр ажиллуулж гэр бүлдээ асар их хохирол учруулсан тул тэр бүх үрийг чи өөрөө төлөх ёстой гэдэг. Юми уг нь гэр бүлийнхээ амжиргааны зардалд нэмэр болох гэж ажилласан байтал ийм утгагүй зүйл ярьж эхэлсэн. Кавамура болон Оёгийн гэр бүл нийт 2 ч байшин мөн бага зэрэг газар байсан бөгөөд тэр газар нь Юми түүний ээж Казуко болон бусад эгч дүүсийнх нь хамтын өмчөөсөн болохоор бүгд зөвшөөрч зарах боломжтой. Тийм учраас Юми тэр газрыг хизээч зарж болохгүйгээд эцсээ хүртэл эсэргүүцжээ. Ингээд Миёко Юмиг хүн чинээ тоохоо болж хорсон. Би засах газарч явуулахгүй ундах цагийг нь хүртэл өөрөө дур мэдэн шийддэг. Юми өлсөндөө нууцаар ганцхан шоколад эзнийг мэдсэн Миёкогийн бүлэглэл болон тэр гэр бүлийн хүмүүс бүгд тайрч ороод Юмиг хайр найргүй зоцсон. Дараа нь Юмигийн хувцсыг нь тайлж нуруунд дээр нь тамхины цог ортуулж биедний эрүүл газар үлдээгүйгээс болоод мдээгүй бие засдаг болж жив хөмсөн тагтан дээр гүлэрч судаг болжээ. Хироюки өмнөх эхнэр Юмигээ харахад нүүр аманд зэрэмдэглүүлж зүгээр яж байхдаа инээж байгаа юм шиг харагддаг болсон байна. Тэгвэл эхнэрээ ийм байдалд орсныг харсаар аж яагаад зүгээр орхисон юм бол бас энэ гэр бүлийнхэн яагаад цухтаагүй мөл гэж та бүхэн гайхаж магадгүй.
Тухайн үед Юми болон түүний эгч Кая нарч тэнд хамт амьдарч байсан. Зүхтаж чадаагүй эхний шалтгаан нь тэдний байсан нэг өрөө байр Миёкогийн гэрээс шууд доошоо нэвт харагддаг. Дээрээс нь Маса болон бусад гар бүлүүд нь тэднийг байнга хяндаг бөгөөд хамгийн гол нь Миёко, Хироюки болон Юми хоёрын бага дунд сургуулийн насны охтыг өөрийнхөө гэрт байлгаж барьцааны хүн болгосон байжээ. Миёко охтод хүртэл ээж чинь та нарыг өсгөөгүй өөр эрэгтэйтэй явалцдаг байсан гэж тархийг нь угаан охтыг өөртөө улам бүр найдаж түшгэд хүргэжээ. 2011 оны 1 сард Миёкотой тааралцснаас хойш 2 жил өнгөрөөд ах үед Маса Юмиг дагуулan Осакагийн Тобита шинжээ рүү явжээ. Шинжээ гэдэг нь цэнгэний газар янхны гудамж юм байна. Маса Юмид за таалагдсан газраа сонгоод орж ажил гэж тулгсан. Тухайн үед машины дотор бусад хамаатнууд нь сууж исэн. Эцэст нь Юми биеэ үнэлээгүй ч эмэгтэй хүний хувьд янхны газрыг үүдэнд очиж мөн хамаатнууд нь өөрийг нь харж хаад гутарч хэрвээ би Миёкогийн үгэнд орохгүй бол үнэхээр зарагдах юм байна гэж бодоод тэр мөчөөс эхлэн найз нөхөд үлдсэн цөөн үеийн хамаатнуудаараа хэсэж мөнгө зээлж банкны зээл авч бүр хамгийн сүүлчийн картын зээлийн хүртэл шахам Миёкод өгсөн. Харин Миёко Юмигийн том охин чиний ээж хачин мараа зарж чамайг олигтой өсгөөгүй. Тийм болохоор ээжигээ цохих гэж тушааж охин нь жоохон байсан болохоор инээж гаад ээжигээ цохихыг харсан Юми дахиад нэг удаа сэтгэлээр аимшигтай унсан. Хэдэн сарын дараа Миёко Юмид энэ бүхэн чиний буруу зүгээр үх гэж амиа орлохыг шаардсан. Хуучин нөхөр Хироюкид нь хүртэл Юми ийм байдалд орсон нь чиний буруу. Чи ч гэсэн үх гэжээ. Тухайн үед Юми үнэхээр үххийг хүсэж сүүлд нь амиа орлохыг оролджээ. Гэвч Миёко Юмиг үхүүлээгүй. Яагаад гэвэл Юмигийн гэр бүлийн эзэмшиж байгаа үйл хөдлөх хөрөнгө хамтын өмчийн газрыг авч чадаагүйсэнтэй холбоотой. Үгсэн ч үүнийг авсныхаа дараа үхэх ёстой гэсэн тул Юми өөрийн тураар үхэж чадахгүй байлаа. Эцэст нь 2011 оны 6 сард Юмигийн төрсөн гэр болох Оёгийн гэр бүлийнхэн газрыг хэрхэн зарах вэ гэдэг асуудлаар гэр бүлийн урал хийсэн. Энэ урлыг удирдахжсэн үнэ нь мэдээж тэр гэр бүлийн гишүүн биш Миёко. Тэр газар нийт 4 хүний хамтын эзэмшил. Юми, түүний эгч Кай, ээж Казуко бас нэг хүн байсан ч яг хинбэ гэдг нь тодорхой болоогүй байна. Гэвч тэр хурлын байранд Юмигийн ээж Казуко ирээгүй тул Миёко уурлаж Казуко яагаад ирэхгүй байгаа юм бэ? Одоохон аваад ир гэж хашгичжээ. Юми, эгч Кай болон Миёкогийн гар бүлүүд хамт очиход Казуко би хизээж очихгүйгээд эрс татгалцсан. Гэтэл Юми Миёкогийн тушааснаар ээжийнхээ байшингийн хаалганы урд би эрэгтэй хүн хүсэж байна. Надтай хэн унтмаар байна гэж ээжигээ гарч иртэл нь хашгирч бүр хаалганыхаа нурд шууд бие засч эхэлсэн байна. Үүнийг харсан Казуко гутарсандаа биш. Миний охин бүр солиорчж ухаангүй болчих би түүнийг ямар нэгэн байдлаар шийдэх хэрэгтэй гэж бодоод аргагүй ирэхэд Миёкогийн явуулсан машинд суужээ. Гэвч машинд сумагт түүнийг зодож эхэлсэн бөгөөд өөрийнх нь охид болох Юми, Кай, хүргэн Хироюки нар зодож Миёко ч үнд нэгджээ. Ингэж Миёко тэр гэр бүлийнхнийг бүгдийг нь хэрэгтэн болгож хувирсан байна. Казуког Миёкогийн бэлдсэн 3 байрны нэгэнд аваачиж орсон. Бие засах газар өдөрт 2 удаа, ус өдөрт ердөө 500 мл-ийн ганцхан лонх, мөн байнга босоо зогсох ёстой гэсэн тушаал өгсөн. Тухайн үед Казуко 66 настай байсан бөгөөд Миёко түүнээс 2 насаар дүү буюу 64 настай ээжээ. Ядарч биеийн дийлгүй ойчих болгонд огт олон хүргэнэн сэтгүүл авчирч хуйлжгаад Казукогийн нүүр ам руу хайр найргүй зогтөг байв. Казуко Миёкод баригдаж ирээд биеийн жин нь ердөө 22 кг болтлоо туржээ. Амар агааз. Сүүлдээ намайг алаад өгөөч би үхмээр ин гэж гуйдаг болсон бөгөөд охид олон хүргэнийхээ гарт зодуулж амиа алдсан. Юми, Кай, Хироюки 3 зогцсны урд юу их юм мэдгүй гөлөрчөөд гадуур явж исэн Миёко руу залгаж Казуко хүчлээ гэхэд Миёко Оёгийн гэр бүлийн хэргийг Оёгийнхоо өөрсдөө шийдэх хэрэгтэй үстэй гэж хариулжээ. Өдийг хүртэл өөрөө тушааж тархийг нь угааж хүний амь хөнөөчөөд одоо болохоор би мэдгүй би танай гэр бүлийн хүн биш штэ гэдэг. Хэрэгтэн 3 хүний нэг болох Кай би ээжийг алчлаа шоронд орсон чамаагүй цагдаад мэдэгдэж хэрэгээ үлээн гэхийг сонссон Миёко Кай дээр очиж цагдаад мэдэгдэн гинэ. Тэг. Гэхдээ зөвхөн шоронд ороод дуусахгүй ах шүү. Чиний хүүхдүүд насаараа алуурчны хүүхэд гэж дуудуулах болно. Зүгээр бол цагдаагийн газар руугаа яв гэж маш тайвилжээ. Учир нь Миёкогийн хувьд Казуко шиг ингэж өгсөн анхных нь биш. Өмнө нь ч хүмүүс өгөж бүр цагдаад очсон ч цуллагжсэн болохоор бардам байсан. Эцэст нь Хироюки, Юми, Кай 3 Миёкогийн урд сөгдөн амь авраач гэж гуйснаар цогцыг устгах ажилд орсон. Цогц муудаж үнэр гарахаас сэргийлж вананд мөс дүүргэн тэндээ хэд хоног хадгалсан байна. Дараа нь том хайрцаг авчирч цогцыг Миёкогийн гэрээ ойролцоо байх түрээсийн агуулга руу зөөрлжээ. Тэнд нэгэн төмөр торох байсан бөгөөд Казукогийн цогцыг дотор нь хийж дээрэс нь бетон цутгаж нуусан. Агуулга дахиад нэг төмөр торох байсан нь өөр нэг хүний цогц ээжээ. Тэр нь хинбэ гэвэл хамгийн анхны хохирогч Хашимотогийн гэр бүлийн 2 дахь хүү Жиро. Том хүү Хисаяон Окинавагийн хаднаас түлхүүлж өгсөн бол түүний дүү болох 2 дахь хүү Жирогийн цогц энд байсан. Казукогийн цогц ирэхээс ердөө 1 сарын өмнө амиа алдсан мэжээ. Ийхүү тэр агуулгад 2 хүний цогц хадгалагджээ.
Казукаг өгсөний дараа Миёко зодох байг Кай руу шилжүүлжээ. Учир нь Кай байнга цагдаа дэлнэ би ээжийг алсан. Би ч гэсэн үхэх ёстой гэж сул дорой зангаргаж ирсэн нь Миёко таалагдаагүй болохоор түүнийг хайр найргүй зодож чамайг би амархан үхүүлнэ гэж бодоо юу. Нүдээ чи алимны махыг хутгаар ухаж аваад бэлтаан дээр хаяа шүү гэх мэтээр сүрдүүлдэг байв. Нүүр амрын цохих нь энгийн үзэгдэл бөгөөд зүүн цохихыг нь тамхины цогоор түлдэг байжээ. Ээжигээ өнгөрснөөс хойш 2 сарын дараа 2011 оны 10 сард Кай үнэхээр туйлдаж хизээж хамаагүй зүхтана гэж шийдсэн ч Миёко түүнийг зүхтаалахгүй тулд Кайг зөвхөн дотоочтой нүлдээж гар үлийг нь скотчоор хүлээд өрөөнд түгжиж Хироюкид сайн араарай хэрвээ зүхтах юм бол чи ч бас үхэх шүү гэж даалгажээ. Кайгийн хоригдчихсэн өрөө бол зүгээр л там байлаа. Би энд үхсэн ч зүхтж байгаа төгсөн ч ялгаагүй гэж бодсон Кай Хироюкиг унтсан хойгуур нь гар үлнийхөө скотчийг шүдэрээ таслаж хувцасчгүй чимээ гарахгүй тулд өлмөө дээрээ алхасаар цонхоор үсэрч зүхтаад зандаа таралцсан дэлгүүрээс гутал гуйжумсөө зүхтжээ. Гэхдээ шууд цагдаагийн газар руу яваагүй. Учир нь тэр маш их айж хэрвээ цагдаа нар Миёкогийн талын үйл яах вэ гэж эргэлзжээ. Ингэж 4 хоногийн турш шаналсны эцэст Миёкогийн бүлэглэлийн байдаг Хёго мужийн цагдаагийн газар биш Осакагийн Кита дүүргийн цагдаагийн хэсэг рүү очиж бүх үннийг хэлсэн. Кай цагдаагийнханд би барьцаалагдж байгаа дөнгөж сая зүхтаж ирлээ. Үнэн дээр би төрсөн ээжигээ алчсан гэж мэдүүлжээ. Осакагийн цагдаа нар Кайгийн байдлыг хартал нүүр ам нь шарах сорив хөхрөлтөөр дүүрэн эцэж туйлдсан байсан бөгөөд түүний яриа маш үнэмшилтэй галзуун шиг харагдаагүй тул тэр дороо мөрдөн байцаалтыг эхлүүлсэн байна. Нөгөөдөөгөр Кай зүхтсныг мэдсэн Миёко яаралтай хурал зарласан. Учир нь Кай Казуко хүнөөсөн хэргийн газар байсан бөгөөд төмөр торох хаана байгааг түрээсээ агуулгын байршлыг ч маш сайн мэдчихсэн. Тиймээс тэд яаралтай хуралдаж хэрвээ биднээс хэн нэг нь баригдвал би Казуко хүнөөх үед хэргийн газар байгаагүй гэж баттай хэлэх ёстой гэд бүгд ам нийлүүлж агуулгад байгаа цогцыг устгахаар шийдэв. Миёко хэрвээ Кай цагдаа руу очисон бол зөвхөн ээж Казукогийнхоо асуудлыг л хэлсэн баг. Тийм болохоор эхлээд Хашимото Жирогийн цогцтой төмөр торхыг авч далаа руу шидий гэдэг. Хэрвээ бүх зүйл буруугаар эргвэл зөвхөн нэг л алхахаа хүлээх хэрэгтэй гэж тохиролцсон. Үүнээс гадна Миёко Кайг зүхтаалахгүй байхыг Хироюки даалгасан ч олигтой хараагүйгээс болж ийм зүйл болсон учраас хариуцлага хүлээгээд Хироюкиг амиа орл гэдэг. Миёкогийн хэлж өгснөөр Хироюки жижирсэн гараар би ганцаараа Казуког үхэл түргэж цогцыг нь төмөр торхонд хийж Амагасаки бомтод хайсан. Энэ бүхэн миний буруу. Би хариуцлага хүлээж үхлийг сонгож байна. Намайг өгсөний дараа байшинг анзаарч мөнгийг нь охтуудад маань өгөөрэй гэж гэрээслэл бичжээ. Охтуудыг нь Миёко гэртээ ойлгож исэн бөгөөд үхэх үед нь хүртэл хөрөн мөнгийг нь яахыг бүгдийг нь цогцуулчихсан байсан. Бүр цаашлаад Миёко Юми болон Хироюки нарын бага охинд та нар ч гэсэн үхцгээе. Машинаа унаад Амагасаки бомб руу ор гэж тушаажээ. Тухайн үед Миёко цагдаад гомдол утсан эсгийг мэдэхгүй байсан тул хэргийн бүх гэрчүүд хамтран оролцогчдыг устгахаар шийдсэн. Эцэст нь Миёкогийн бүлэглэл Юми болон түүний бага охины амийг хорлуулахаар далайн хэрэг рүү авч яв. Юми охиноо тэрвэд өнөөдөр ингэж үхэхэндээ ингэж амьдрснаас үхсэн нь дээрэж магадгүй. Охинтойгоо хамт үхэж байгаа болохоор зүгээр дээ гэж бодоод машин цав. Миёкогийн гар үлүүд ингэж дохио өгөхөөр шууд далай руу дахиж ороорой ойлгосноо гэхэд Юми жолооны ард сун хажуудаа охиноо суулгаад нулимс туслуулан ойлгосон. Дохио өгөхөөр шууд хаазаа гიშгэнэ гэж хэлжээ. Тэд бүх зүйлийг зөнд нь орхиж бууж өгсөн. Би ээжигээ алсан. Ингэж амьдрснаас үхсэн нь дээргээд машиныг нь насааж хаазаа гიშгэхэд бэлэн болжээ. Миёкогийн бүлэглэл үүнийг алсаас ажиглаж исэн. Ингээд машин асаж хаазаа гიშгэх яг төрмөгчөд Хёго мужийн цагдаагийнхан гинэд дайрч орж ирсэн. Холоос харж исэн Миёко болон Хироюки газар дээрээ баривчлагдаж Юмиг аварсан байна. Гэвч аврагдсан Юмигийн хамран муурж хугарсан, жихэн няцраад унтсан. Яг л амьд цогц шиг харагдсан тэрээр хоосоо орон зариу ширтэж цагдаа нар таны нэр юм бэ? Охиныг чи хэн гэдэг вэ гэж асуухад юуд сонсохгүй амдаа үгэлжсэн гэдэг. Тухайн үед Юмигийн биеийн жин 30 кг хүрэхгүйсэн бөгөөд түүний эгч Кай адилхан байв. Эцэст нь баривчлагдсан Миёко цагдаа нар зөвхөн Казукогийн үхлийг л мэдж байгаа гэж тооцоолоод би тухайн үед хэргийн газарт байгаагүй гэж хэрэгээс мултрахыг оролдож исэн ч мөрдөн байцаагчид түрээсийн агуулгад очиж Казукогийн цогцыг олсон боловч Миёкотой холбоотой гих баримтыг олоход маш хэцүү байлаа. Гэвч өртөө ганцхан сарын дараа энэ нэргийн бүх үнэн тодорхойлсон. Өмнө нь дурдгдсан 3 дахь гэр бүлийн гишүүн Танимото Акира хаан нэгтээ нуугдж байгаад амьд үлдсэн бөгөөд цагдаагийн газар ирж мэдүүлэг өгснөөр Миёкогийн хийсэн бүх зүйл ил болж 1 жилийн дараа буюу 2012 оны 8 сард Масагийн хойд эцэг байсан Киничи цагдаад бүх үннийг хүлээжээ. Мөрдөн байцаагчид энэ эрг үнэхээр ердөө эрг биш байна гэж шахалт үзүүлж эхлэхэд Миёкогийн өргөмөл дүү баруун гар нээсэн Экочос ам нээсэн. Ингээд Ой Казукогийн цогцыг түрээсийн агуулгаас харин Окаяма мужийн далайд хаягдсан Хашимото Жирогийн цогц бүхий төмөр торхыг далайн гүнээс татаж гаргасан.
Мөн Норын эмэгний цогцыг хөдөө аж ахуйн багц хэрэгслийн агуулгын шалан дороос олсон бөгөөд Норын эмэгний нэрээр түрээсэлжсэн байшингийн шалан дороос 3 хүний цогц гарч иржээ. Тэдгээр нь Миёкогийн гэрээ үйлчлэгчсэн Жунко, Масаг өгөөж болгон сүрүүлсэн 3 дахь гэр бүлийн том охин Марико, мөн Марикогийн авгаах Такаши нарын цогцөв. Нийтдээ 6 хүний цогц олцсон бөгөөд Окинавагийн хаднаас унаж үхсэн Хашимото Исаяог оруулаад Маяокогийн үлдсэн аллага нийт 8-аас дээш байлаа. Сургуу алга болсон хүмүүсийг нэмэх юм бол 11 орчим хүн болох бөгөөд энэ нь 1998 оноос 2011 оны хооронд үргэлжилсэн Японы түүхэндүүлдэг хамгийн хэрэгцгий аимшигт эерэг байсан. Миёко шоронд хоригдож байхдаа 1 жилийн турш хэргийн үнэн илэрч цогцнууд ар араасаа олдчихоог мэдээгээр сонсчив. Ялангуяа Норын эмэгний байшингийн шалан дороос 3 цогц олтлоо гэхэд маш их сандарч чичирсэн гэдэг. Удалгүй хэд хоногийн дараа 2012 оны 12 сарын 12-ны өдөр Миёко шоронгийн өрөөндөө амиа орлжээ. Тэрээр 64 настай байсан. Миёкогийн үйлдэлсэн эрэг нийт 8 байсан бөгөөд тухайн үед яллагдаад исэн эргүүд нь хүнд гэмтэл учруулж үхэлд хүргэсэн. Цогцнуусан, барьцаалсан гих мэт хэрэгдээр нэмж яллахаар бэлтгэжээтэл Миёко үгснээр түүний холбогдох бүх эрүүгийн эргийг хэрэгсгүй болгожээ. Зөвхөн Миёко биш, түүний гар өлүүд болох Эко, нөхөр Рётаро, хүүн гээд бүгд шоронд байсан бөгөөд Миёкогийн үхэл тэдний шүүх хуралд ч нөлөөлөх боломжтой учраас цагдаа нар өөрсдийнхөө бурууг нуухын тулд Миёког зориуд алдсан юм шүү гэх харлага гарч ирсэн. Учир нь Амагасакагийн цагдаа нар олон жилийн турш Миёкогийн талаар маш олон гомдол хүлээж авсан ч бүгдийг нь үл томсорлож өнгөрөөсөн тул өөрсдийнх нь шившгүүд илэрхүй гэхээс айж Миёког үхүүлсэн байж магадгүй гэж зэрцсэн байна. Миёко шоронд байхдаа үхмээр нь яаж үхэх вэ гэдэг үгийг цагдаа нарт 22-оос олон удаа хэлжээжээ. Гэвч цагдаа нар ийм эмэгтэй үхнэ гэж байхгүй, хизээж үхэхгүй. Тийм хатууд зүрүүд эмэгтэй үххийг харсан уу? Зүгээр орхичих гээд өнгөрсөн байна. Уг нь Миёко шиг ийм онцгой хэрцгий эрэгтнийг ганцаарчлсан өрөөнд байлгах ёстой байтал түүнийг өөр 2 эмэгтэй орогдолтой хамт 3 хүний өрөөнд байлгажээ. Миёкогийн өмгөөлөгч түүнд шоронд өмсөхөөр XL хэмжээтэй том подолк өгсөн бөгөөд хуйгууд үнийг нь хориглоогүй. Миёко тэр подолкыг өдөр нь өмсөж хойд шөнө нь тайлж дэрний хажуу тавьдаг байсан. Миёког өгдөг өдөр хуйг өрөөрөө шагааж хартал дэрнийх нь хажууд байдаг подолк нь харагдаагүй. Ингээд шөнө өнгөрч өглөөний 5 цагийн орчимд эргүүлэхэд Миёко маш чанга хөхөрчээсэн бөгөөд 1 цагийн дараа дахин ирэхэд хөхрөхаа болсон байв. Амьсгалах чимээд сонсогдохгүй байсан тул хачин санагцсан ч зүгээр өнгөрч 5 минутын дараа дахин ирэхэд ямар ч чимээ гарсангүй. Тэгээд 6 цаг 20 минутанд хүнжилт ороос нь Миёкогийн гар цав цагаан болсон байхыг олж харахад тэрээр өмгөөлөгчөөхөө авч өгсөн том бодолкоор хүзүүгээ босон байжээ. Задлан шинжилгээгээр түүнийг бүтэлтийн улмаас амиа алдсан гадны нөлөөгүй гэсэн ч цагдаа нар асар их шүүмжлэлт өртсөн. Эцэст нь нэгэн цагт Миёкогийн хохирогч байсан сэтгэл зүйн дарамтанд орж төрсөн гэр бүлийнхнээ эрүүдэн шүүж, хөнөөж, цогцыг нь нуусан хүмүүст л ял шийтгэл үлдсэн. Мөрдөн байцаагчид Миёкогийн бүлэглэлийн нийт 7 хүнийг ялсан бөгөөд мөрдөн байцаалтын хугацаа 3 жил үргэлжилсэн байна. Хёго, Кагава, Окинава мужийн цагдаагийн байгууллагууд хамтарсан мөрдөн байцаалт явуулж, үүнд 80,000 гаруй цагдаад ажиллагдсан нь энэ эрэг ямар том нүсэр байсныг илтгэдэг. Шүүх хурал 2015 оны 10 сараас эхлэн нийт 3 бүлэг тугаагд явагдсан бөгөөд шүүх хурлын хугацаа нь л гэхэд 138 хоног үргэлжилсэн урт хугацааны процесс байлаа. Бүлэглэлийн гишүүдийн ихэнх нь хэрэгээ үлээж төрсөн гэр бүлийг хэрцгийгээр зодож үхэлд хүргэсэн нь үнэн. Гэвч бид Миёкогийн бүрэн хяналтанд байсан тул тэхээс өөр арга байгаагүй гэж мэдүүлжээ. Шүүхийн шийдвэр 2015 оноос эхлэн ар араасаа гарч давж заалдах шатны шүүх хурал зэргийг оролцуулаад 2017 онд бүрэн дуусжээ. Энэхүү эргийг илрүүлэхэд хамгийн гол үүрэг гүйцэтгэж зугтаж очиж гомдол гаргасан 48 настай Оикае төрсөн ээжигээ өнөөхөд оролцсон эргээр 3 жилийн хорих ял, 4 жилийн тэнсэн харгалзах ял авсан бол түүний дүү 42 настай Юми 2 жилийн хорих ял, 3 жилийн тэнсэн харгалзах ял, хадам ээжигээ зодсон эргээр 43 настай хүргэн Кавамура Хироюкид 3 жил 6 сарын хорих ял оноожээ. Өөрөөр хэлэх юм бол энэ 3 үнийг Миёкогийн хяналт дарамтанд байж аллага үйлснэг шүүх хүлээн зөвшөөрсөн. Гэвч Миёкогийн баруун гараас өргөмөл дүү Эко, Миёкогийн өргөж авсан ууган хүү Кентаро, нөхрөнөөсөн Рёторо нарт тус бүр 21 жилийн хорих ял оноосон байна. Мөн Миёкогийн хажууд чивээс илгчээд байн хүчрхийлэл үлдчихсэн Масад бүх насаар нь хорих ял оноожээ. Миёкогийн 2 дахь хүү Ютаро 17 жилийн ял. Энэ бүлэглэл чухал үүрэг гүйцэтгэсэн Накажима Ясуши гэгч нь 15 жилийн ял авсан. Тэдний ихэнх нь давж заалтсан бөгөөд ялангуяа Масад давж заалтсан ч бараг бүгдийг нь шүүх хүлээж аваагүй. Хэрвээ Миёко амьд байсан бол цаазаар авах ялаас мултарч чадахгүй байсан баг. Японд гэр бүл дотор болж байгаа асуудлыг цагдаагаас эсвэл хамаатан садан гадны хүмүүст хэлж тусламж хүсгээс ичдэг соёл байдаг гинэ. Хэрвээ арай эртгэн хурдан тусламж хүссэн бол энэ эрийг ингэж удаан үргэлжлэхгүй байх байсан. 3 дахь гэр бүл болох Танимотогийнхон дарамтанд байх үед буюу 2003 оны 2 сараас 10 сар хүртэлх хугацаанд нийт 17 он цагдаад 36 удаа гомдол гаргажээ.
Якуза нарт мөнгөө дээрэмдүүллээ, галдан шатаана гэж сүрдүүллээ гэх мэт. Үүнээс гадна Хёго мужийн цагдаагийн газарт ч Миёкотой холбоотой 10-аас олон удаагийн гомдол иржээ. Гэвч цагдаа нар бид иргэний эрхт оролцох боломжгүйгээд өнгөрөөж гэр бүл доторх зодооны асуудал гэж бүртгэгдсэн тул маш хайн ганцсан. Эцэст нь 2013 оны 4 сар болж энэ бүлэглэлийнхнийг бүгдийг нь баривчилсны дараа л цагдаагийнхаа албан ёсоор уучлалт гуйсан байна. Цагдаагийнхны ийм хойрог, идэвхгүй байдал, дээрээс нь Миёкогийн газлайтинг хийх, бусдыг хянах чадвар, Японы гэр бүлийн хаалттай соёл зэрэг нь нэгцээр энэхүү аимшигтай цуврал аллаг гарсан байна. Хэрвээ таны эргэн тойронд Миёко шиг хажууч нь илт наалдаж сайн хандж байгаа юм шиг жүжиглдэг хүмүүс байгаа бол эртхэн шиг зайгаа бариарай. Ямар ч тач өнөөдрийн ирэг маань энэ үрээд дууслаа таалагдсан болсон угтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.